Сайн байцгаана спортлог залуусаа жи бэлгүү мэдчилж байна. Саяхан би detox цайны үлгэр буюу detox цайны ид шид гэсэн талаар нэг тусгай видео хийсэн. Тэгээд тэр видео маань олон хүнд хүрч бас олон хүн лайк дарж, олон хүн шеэр хийж, ерөнхийдөө хүмүүс их эргээр хүлээж авсан талархлаа илэрхийлье. Тэгээд бас ганц хоёр хүмүүс нэмэлт асуулт асуусан болохоор би өнөөдөр энэ видео хийж та бүхэндээ дахиад нэг тодорхой видео хий гэж бодлоо. Өнөөдрийн видеогоор болохоор би юу хэлэх гээд байна гэхээр өмнөх видеон дээр би хэлэхдээ detox цайны гол орц нь бол ногоон цай. Тийм болохоор ногоон цай уусан ч detox цай уусан ч яг ялгаагүй адилхан өөрөөр хэлбэл ямар нэгэн үйлчлэгээ байгаа болвол тэр үйлчлэгээ нь аль алинд нь ялгаагүй. Зүгээр detox цай гэдэг нь болохоор нэмэлт халуун орны янз янзын хандаас баг зэрэг нэмэлтээр оруулсан. Тэгээд тэр нь болохоор хоргоожүүлдэг янз янзын үйлчлэгээтэй гэж тэгж зарагддаг гэдэг талаар би товч тайлбарсан байгаа. Өнөөдрийн энэ видеогоор болохоор ногоон цай ерөнхийдөө болон detox цай гэж нэрлэхэд байгаа. Detox гэдэг нэрийн дор зарагдаад байгаа ногоон цай хоёрын яг гол үйлчлэг нь юунд байна вэ гэдгийг хэлэх гэсэн юм. Ерөнхийдөө бол ногоон цайны хамгийн гол үйлчлэг нь болохоор бодисын солилцоог идэвхжүүлдэг. Бодисын солилцоог яаж идэвхжүүлдэг юм бэ гэхээр ногоон цай болон одоо detox цайнд орсон хамгийн гол антиоксидант гэдэг зүйл нь болохоор AGCG гэдэг нэртэй зүйл байдаг. Энэ молекул нь болохоор epigallocatechin gallate гэдэг нэртэй ийм polyphenol байдаг. Polyphenol нь болохоор ийм олон гидрокси групптэй ийм структуртэй молекул байдаг бөгөөд энэ нь 100 г навчинд жишээлбэл 7-оос 7.5 г EGCG гэсэн энэ антиоксидант орсон байдаг. За энэ антиоксидант нь болохоор бодисын солилцоог яг яаж идэвхжүүлдэг юм бэ гэдгийг харах юм бол энэ нь хэрвээ та идэвхтэй амьдардаг бол хэрвээ та булчингаа сайн ажиллуулж чаддаг бол энэ зүйл нь таны цусан дахь чихрийн хэмжээг тодорхой хэмжээгээр бууруулж чаддаг. Бууруулахдаа яаж бууруулдаг вэ гэхээр цусан дахь чихрийг булчингийн эд эсэнд хадгалах чадвартай байдаг. Өөрөөр хэлбэл ерөнхийдөө EGCG нь инсулинтэй жоохон төстэй үйлчилдэг гэсэн үг. Инсулин болохоор яадаг вэ гэхээр өмнөх видеонууд дээр хэлсэн одоо хэрвээ таны цусан дахь чихрийн хэмжээ ихсэх юм бол тэрнээсээ болоод одоо реакц өгөөд бие махбод инсулин гэдэг гормоныг ялгаруулж эхэлдэг. Тэр гормон болохоор цусан дахь чихрийг эд эсэнд хадгалдаг. Тэр эд эс нь болохоор өөхний эд эс байж болно, эсвэл булчингийн эд эс байж болдог. Хоёр төрлийн эд эсэнд тэр нүүрс цусыг одоо чихрийг хадгалдаг. EGCG гэдэг энэ антиоксидант нь болохоор харин яг зөвхөн одоо булчингийн эд эсэд хадгалах чадвартай гэдэг нь батлагдсан. Гэхдээ булчингийнхаа эд эсэнд нүүрс ус болон одоо чихрийг хадгалахын тулд та булчингаа идэвхтэйгээр ажиллуулж байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл та ямар ч хөдөлгөөнгүй спорт хийдэггүй хүн одоо ногоон цай уух юм бол тэрнийх нь эд шид нь бага байна гэсэн үг. Хэрвээ та спорт хийдэг байх юм бол энэ EGCG гэдэг антиоксидант нь болохоор ерөнхийдөө дэмжиж өгнө гэсэн үг. За тэр инсулин болон одоо энэ EGCG гэдэг юмных нь яг гол биохимийн процесс нь юу гэдэг нэртэй гэхээр PI3 киназ гэдэг нэртэй одоо PI3K гэж ингэж одоо товчлогддог зүйл байдаг. Энэ болохоор ерөнхийдөө жоохон комплекс, ерөнхийдөө жоохон тийм нэгт олон төрлийн биохимийн процессыг агуулсан зүйл болохоор би зүгээр ямар ч байсан энд хальт дуртаад өнгөрөө гэж бодлоо. Тэгээд энэ нь болохоор яг одоо хамгийн гол онцлог. Тэгэхээр одоо ногоон цай болвол миний бодлоор ногоон цай, detox цай хоёр ялгаа байхгүй. Ногоон цай тэнцүү detox цай гэсэн үг. Яагаад тэгэхээр ногоон цайны навчин доторх нь 30% нь ханд байдаг. Тэгээд тэр навчных нь 100 г-ийнх нь 7 г нь болохоор EGCG гэсэн антиоксидант байдаг. Тэгээд тэр энэ антиоксидант нь ерөнхийдөө таны бодисын солилцоог идэвхжүүлэхэд тус болно гэсэн үг. За тэгээд өшөө одоо detox дээр дахиад давхар давтаад хэлэхэд энэ хоргоожүүлдэг гэдэг хэлэгддэг. Тэгээд яг хоргоожүүлэлтэн дээр болохоор би яагаад тийм 100% итгэхгүй байгаа юм бэ гэхээр ерөнхийдөө та одоо жишээлбэл хүнс тодорхой хэмжээгээр идэхэд юу болдог вэ гэхээр хүнс идэх юм бол хүнс нь одоо гэдэс, нарийн ходоод болон одоо ходоодонд ороод ходоод нь ерөнхийдөө хүний биед нийтдээ одоо нарийн ходоод нь гэхэд 100 м² тийм
хэмжээ агуулдаг. Тэрүүгээр та хүнсээ уураг нүүрс ус тос болгон задлаад тэр нүүрс ус уураг тос нь ходоодныхоо ханаар дагаад цус руу орч чаддаг. Тэгээд цуснаасаа бөөр рүү ороод бөөр бол одоо бидний мах бодийн одоо гол шүүлтүр гэсэн үг. Тэгээ бөөрнөөсөө хэрэгтэй зүйлүүд нь тунж үлдээд хэрэггүй зүйлүүд нь одоо буюу хог хорн болохоор бөөрнөөсөө ялгараад бие засахад гарахад үйлчлдэг гэсэн үг. Тэгэхээр бол одоо хүний биед хоргүй зүйл буюу одоо хорыг шүүдэг зүйл нь болохоор яг үнэхээр бөөр гэсэн үг. Тэгээ энэ процесс болохоор ногоон цай байтугай детокс цайны аль нь ерөнхийдөө энэ процесст ямар ч үйлчлэгээ өгөхгүй. Тийм болохоор дахиад автаад хэлэхэд миний хувьд бол ногоон цай, детокс цай хоёр бол ялгаагүй. Аль нь адилхан зөвхөн нэг л үйлчлэгээтэй. Энэ бол бодисын солилцоог сайжруулдаг. Тэгээд дахиад автаад ганц хоёр видеоны комментүүдээр дахиад автаад юм хэлэхэд одоо зарим хүмүүс надаас асуусан байсан та одоо ингэж хамаагүй ингэж юм хэлж болж байгаа мó эн чинь бас хүмүүсийн янз янзын хүмүүсийн худалдаа бизнес амьдрал бүх юмд нь халдж байгаа шүү. Тэгээд одоо ногоон цай, детокс цай хоёр ялгаа байхгүй та сайн судалж хийсэн юм уу, судалгаагаа яаж хийдэм бэ гэж асуусан байсан. Тийм болохоор би ерөнхийдөө яаж би судалгаагаа хийдгээ та бүхэнд бас хальт харуулъя гэж бодлоо. Би Германы их сургуульд одоохондоо сурч байгаа болохоор Германы их сургуулийн интернетээр дамжуулаад маш том одоо SciFinder гэдэг датабейсийг ашиглах боломжтой байгаа. Та бүхэн анзаарч байгаа бах SciFinder гэдэг. Энэ нь болохоор юу юм бэ гэхээр энэ датабейс нь болохоор яг одоо эрдэм шинжилгээний бүх ажлуудыг ингээд янз янзын сэтгүүлээр гаргахаар бүх юм энд хадгалагддаг гэсэн үг. Тэгээд одоо би энэ SciFinder руу ингээд ороод одоо та бүхэн анзаарч байгаа бах энэ ингээд яг Google шиг ингээд хайх функцтэй. Тэгээд дотор нь бас янз янзын өшөө жишээлбэл би одоо энэ молекулыг ч гэсэн ингээд шууд зураад тэгээд хайж болно. Эсвэл би энэ молекулын одоо нэр буюу одоо epigallocatechin gallate гэдэг ингээд оруулаад ингээд хайхаар хайсны үр дүнд одоо энэ зүйлийн талаар бүх мэдээллүүд гарч ирнэ гэсэн үг. Одоо энэ бол маш том номын сангаас ялгаагүй гэсэн үг. Тэгээд энэ сэтгүүлүүдээс би одоо жишээлбэл биохимийн процесс эсвэл энэ молекулыг яаж химийн аргаар хийх вэ гэдэг талаас ч юм уу гээд бүхэл төрлөөр ингэ шүүгээд тэгээд яг одоохондоо бол яг үнэхээр биолог одоо биохимийн процессууд төр яг ямар юм явагдаж байна вэ гэдгийг би хайгаад тэгээд хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг ерөнхийдөө олж авдаг. За жишээлбэл би сая хэлэхдээ одоо энэ AGCG гэсэн энэ молекул нь болохоор энэ PI3 киназа гэдэг дээр одоо ингээд үйлчлэгээ гэж хэлсэн. Тэхийн тулд би одоо сүүлд гарсан энэ одоо Journal of Medicinal Food гэсэн сэтгүүлээс одоо яг энэ талаар би жишээлбэл ингээд сүүлд гарсан эрдэм шинжилгээний ажлыг уншсан байгаа. Та бүхэн харж байгаа бах. Энэ ажил нь болохоор жишээлбэл өмнөд Солонгосын эрдэмтэд энэ тал дээр ажил хийсэн байгаа. Тэгээд энийг жишээлбэл ингээ баталгаажуулахын тулд тэд нар юу хийсэн бэ гэхээр харах болон хулганы булчинг аваад булчинд нь одоо саяны ногоон цайны ханд буюу одоо AGCG гэдгийг хийчээд тэгээд араас нь глюкоз буюу одоо нүүрс ус хийхэд хэр их хэмжээгээр тэр нүүрс ус нь булчинд халаглагдаж чадсан бэ гэдгийг ингэж шалгасан байгаа. Үүнээс гадна одоо жишээлбэл бас нэг уншсан юм нь болохоор энэ одоо Molecular Nutrition Food Research гэдэг 2012 онд гарсан. Энэ дээр болохоор яг юу гэсэн бэ гэхээр нүүрс усыг задлахад бас нүүрс усыг задлах буюу одоо цусан дахь чихрийн хэмжээг багасгахад нөлөө үзүүлдэг гэдг нь батлагдсан. Иймэрхүү олон төрлийн эрдэм шинжилгээний болон одоо судалгааны ажлыг би уншаад
түүний үр дүнд одоо судалгааны ажлуудыг уншаад тэрнээс ойлгосон болон тэрнээс нь юмнуудыг ерөнхийдөө багцлаад та бүхэнд ингээ хүргэдэг гэсэн үг. Тэгэхээр одоо энэ бодисын солилцоо идэвхжүүлнэ гэдэг энэхэн 3 үгийн ард байгаа ажил нь болохоор би ингээд 3 4 5 янз янзын судалгааны ажлуудыг уншаад тэгээд яг үнэхээр баттай үгийг нь тунгааж шалгачаад тэгээд та бүхэндээ энийг хялбар үгээр тайлбарлахыг оролддог гэсэн үг. Тэгээ бас нэг хүн коммент хэлэхдээ ерөнхийдөө та ч гэсэн өөрөө янз янзын суплемент маш ихээр хэрэгэлдэг юм байлаа штэ гэж хэлсэн байсан. Тэр нь бол үнэхээр үнэн. Би гэхдээ видео болгон дээр та бүхэндээ хэлдэг та бүхэн эрүүл хүнсэндээ анхаарах хэрэгтэй. Суплемент бол заавал тийм шаардлагатай зүйл биш. Би одоохондоо маш их хэрэгжилж байгаа. Яагаад тэгэхээр тэмцээний бэлтгэлдээ орсон байгаа болохоор ерөнхийдөө калори хасаж эхэлсэн болохоор калори барихын тулд хүнснийхээ тоог багасгаад ерөнхийдөө витаминуудаа болохоор нэмэлтээр суплементээр авч байгаа. Тэрнээс иш ерөнхийдөө бэлтгэлгүй үедээ тэмцээний бэлтгэлгүй үедээ тийм их суплемент хэрэглэхгүй зөвхөн бэлтгэлийнхаа дараа тодорхой хэмжээний уургаа уугаад өглөө бол ерөнхийдөө витамин ихтэй эрүүл хүнсээ, жимсээ ноогоо идээд явахад хангалттай гэж би байнга хэлдэг. Миний видеонуудыг тогтмол үздэг хүмүүс бас мэдэх байх. Би бол хизээж тэгж энийг хэрэгэл энэ суплемент маш сайн одоо таныг тураадаг, энийг худалдаж ав тэг ингэсэн видео хизээж хийхгүй. Энэ бол бас нэг эрдэмтэн хүний мөн чанар байхаа гэж би тэрэнд итгэдэг, найддаг болохоор би тийм видео хийхгүй. Зөвхөн та бүхэнд үнэхээр мэдээллийн шугамар видеонууд хийх болно гэж хэлсэн байна. За тэгээд бас нэг коммент нь болохоор намайг ээрч муурдаг, сонсоход их төвөгтэй юм аа гэж хэлсэн байсан. Үүнд бас үнэхээр хэлэхэд та бүхэн бас энэ бол үнэн. Би гадаадад олон жил амьдраад монголоор маш бага ярьдаг болохоор миний хэл жоохон муудсан байгаа. Тэгээд энэ тал дээр хүлчил өчөө. Тэгээд өшөө аль болох хичээгээд хайтаахан видео хийхийг хичээнэ. Энэ тал дээр би өөрөө ерөнхийдөө ажиллаж байгаа гэж хэлмээр байна. За тэгээд төгсгөлд нь дахиад ингээ бүх юмыг ингээ бүрдүүлээд хэлэх юм бол ногоон цайч бай, детокс гэдэг нэртэй цайч бай, бүх энэ хоёрын үйлчлэгийг яг ижилхэн бодисын солилцоог л ичигдүүлдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ хоёр нь бол хоёулаа одоо машинаар ярих юм бол хоёулаа 4 дугуйтай, 1 өрүүлтэй, адилхан морины хүчин чадалтай 2 машин гэсэн үг. Тэгээд нэг нь болохоор миний бодлоор хэтрүүлсэн үнэтэй, нөгөөх нь болохоор хямдхан. Гэхдээ хоёулынх нь хүчин чадал бүх юм яг адилхан болохоор нэг газараас дөгөө газар руу зорихын тулд одоо та тэр машиныг ашиглах юм бол энэ зөвхөн таны хэр сайн жолооч вэ гэдгээс хамаарна гэсэн. Өөрөөр хэлбэл буцаагаад одоо цай болон эрүүл хүнс дээр ярих юм бол та хэр их сайн идэвхтэй хөдөлгөөнтэй амьдардаг вэ? Эрүүл хүнсэндээ хэр их анхаардаг вэ? Ерөнхийдөө витамин ихтэй, эрүүл ногоо, жимс, хүнсээ идээд тос бахтай үйлдвэрийн одоо янз янзын элсэн чихэр, давс удаан хадгалахад зориулсан химийн бодис тиймэрхүү юм ороогүй зүйлүүдийг хэрэглэхгүйгээр үнэхээр байгалийн гаралтай зүйлийг ашиглаад хүнсээ болон хоолоо өөрсдөө хийгээд явах юм бол хүн хамгийн эрүүл байна. Тэгээд тодорхой хэмжээгээр тэгсэн ч гэсэн мэдээж тодорхой хэмжээгээр хүмүүс дандаа хооронд автагдаж явдаг. Одоо тэр бол үнэхээр орчин үеийн одоо амьдралын стил болохоор яах ч аргагүй байх. Гэхдээ тэр хорон болохоор зөвхөн юм ногоон цай болон детокс цай уугаад алга болдог зүйл биш ээ. Тэр хорон ерөнхийдөө бөөрийн ажиллагаа сайн байх үед алга болдог. Тэгээ бөөрийн ажиллагаа яаж сайн байдаг вэ гэхээр та шингэнээ сайн уух хэрэгтэй. Тэгээд би ус жишээлбэл одоо хэдэн литр өдөрт уух хэрэгтэй гэсэн тийм видео хийсэн байгаа. Тэр болгоныг үзээрэй. Сая хонх дарлаа манай нэг найз ирээд намайг аваад ажил руугаа явах гэж болохоор хонх дарсан байна. За тэгээд та бүхэндээ амжилт